Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай Quantum Healer буюу энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За, өнөөдөр би та бүгдтэйгээ өмнөх бичлэгээ үргэлжлүүлээд хуурамч сүнслэг оршихуйн талаарх заагч, бясалгалын талаар заагч, багш нарын талаар энэ сэдвээ үргэлжлүүлэн ярина. Өмнөх бичлэгээ уг ингээд бүрэн гүйцэд ингээд яриад дууссан баг цагийн материал байсан бохоггүй юу. Тэгсэн чи яриад байсан харсан чинь миний утсан дээр меморин бүрээд тэгээд талан бичгтэй байсан байгаа. Тэгээд өнөөдөр болохоор тэр бичлэгээ үргэлжлүүлэн хийж байна. Тэр сэдвээ үргэлжлүүлэн ярина. Учир нь энэ сэдв бол маш чухал сэдв. Хүн болгон ер нь энэ талаар судалдаг хүн болгон энэ талаар мэдлэгтэй байж ах хэрэгтэй. Учир нь хуурамч бүхэнд хүн автаад явах юм бол жинхэнэ өөртөөгөө холбогдохгүй, жинхэнэ өөрийнхөө сүнсний зорилгыг ухамсарлахгүй, жинхэнэ өөрийнхөө амьдрах ёстой амьдралаар амьдрахгүй төөрөөд тойроод яваад байна гэсэн үг. Бид нар болвол энд төөрөх гэж, тойрох гэж буруу замаар будаатай гэдэг шиг буруу замаар яваад ах хүсэл биднэрт бол байхгүй, тийм ээ. Тийм болохоор жинхэнэ үнний эрэлт гарах хэрэгтэй хөө. Үнэн гэдэг нэрийн дор худал зүйлүүдэд автдаг биш, багш гэдэг нэрийн дор байдаг хүний арьс нөмөрсөн чамнууд сөрөг битүүдэд толгоогоо удирдуулаад, амьдралаа удирдуулаад тархиа угаалгаад явдаг биш. Зүрх сэтгэлээ сонсож байгаад яг зөв шударга үнэн мэдлэгийг зааж байгаа багш нар бас зөндөө бий. Байхгүй биш, байгаа. Тэгээ тийм болохоор тийм багш нартай учирч тэр багш нараасаа сонсох зүйлээ сонсож авч авах ёстой зүйлээ авна. Тийм ээ? Тэгээд өөрөө цаашаа хөгжиж явах хэрэгтэй. Хүн насаараа хүний дор, удирдлагын дор явна гэж байхгүй. Сурч авсан зүйлүүдээ сураад тэднийг бүгдийг амьдрал дээр хэрэгжүүлээд тэгээд өөрийгөө яг жинхэнэ хинбэ гэдгийг ухамсарлаад ойлгоод өөртөө итгээд зоригтойгоор өөрийнхөө яг энд хийж бүтээх гэсэн ирсэн зорилгуудаа ажил хэрэг болгоод явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хизээ дуусах нь мэддэхгүй те. Сураал яваад ном уншаал яваад байдаг. Сургалтын цугаал яваад байдаг тийм ээ. Бясалгал хэдэн жилээр нь хийгээл яваад байдаг. Гэтэл үр дүн байхгүй. Өөрчлөлт байхгүй. Эсвэл бол өөрчлөлт байгаа. Тийм ээ. Ерөөхдөө юмудаа ойлгоод авчихсан байгаа даа. Дээд биетэйгээ холбоостой болцсон байгаа даа. Мэдрээд идэг, зэн сон мэдрэмж байгаад идэг. Дээд би ингэчээ тэгээчээ гэд удирдаад идэг. Тэгтэл өөртөө итгэж чаддгүй. Зориг байдгүй. Гэс болоод эгонтоос автагдаад би энийг ч ярьдаг хүнч юуж билээ. Тэ энийг би заадаг хинч билээ. Надаас өөр зааж яваад байгаа хүмүүс зөндөө байна. Өөрийгөө доош нэгээд тийм ээ. Өөртөө итгэдэггүй. Өөрийнхөө үн цэнийг байнга дарж явдаг. Өөрийгөө байнга шүүмжилж явдаг тийм ээ. Болоог байна гэдэг. Энэ зан чанар бол бас эготой холбоотой. Эго ч хоёр чанартай байхгүй юу? Нэг нь болохоор би бусдаас илүү дээгүүр доогуур сайхан байх ингэ яваад байдаг тийм ээ. Хит их би үзэлтэй. Хүнд ер нь бол би үзэл байх нь ойлгомжтой. Тэгээд тунган тааруулах хэрэгтэй. Хит өөртөө итгэлгүй ингэ даруй замтай би ч эгог үн шүү гэд ингэж яваад байдаг биш. Өөрийгөө чихэн мөн чанарыг олсон, ойлгоцсон, мэдэрсэн хүн дээд би чи энэ том ажлуудыг бүтээ бусдад нөлөөл гэж байгаа бол хоёр дахь эго болох хит даруй зам. Тэ? Бусд
бусдыг дээр тавьдаг, өөрөө доогуур нь орчих гээд идэг. Өөрөө хойш хамгийн хойно байгаад идэг. Энэ зан чинь бас эго. Хүмүүс эго гэхээр л бие үзлийг яг бодоод ойлгоод идэг байхгүй тийм ээ. Нэг л их бардамсан, их зантай, хит их эго өндөртэй гэдэг. Зарим хүмүүсийг харах юм бол дийлэх хүмүүсүүдийг харах юм бол бас маш их эготой. Хит даруй байх гэдэг нэг хит ухаантай ч юм шиг тийм ээ. Тийм хүний дүр өсөх гээд байгаа ч юм шиг нэг тийм хит сайн хүн болох гээд байгаа ч юм шиг тийм ээ. Дүр өсгээд яваад байгаа байхгүй юу? Жинхэнэ бүх зүйл чинь бол яг зүрх сэтгэлээсээ цэвэр хайрын энерги өөрийгөө болоод бусдыг гэсэн чин сэтгэлээс явагдах хэрэгтэй байдаг. Зарим хүмүүсүүд үнэхээр чин сэтгэлээсээ сайн хүн, шудраг хүн бишрнээсээ нэг шудраг хүний дүр өсгөө яваад байдаг тийм ээ. Бусдыг боддог хүний дүр өсгөө яваад байдаг. Худлаа өөрийнхөө одоо нэг тийм амжилтгүй байгаа тийм ээ. Доор байгаа байдлаа жоохон тэгэж хатуу үгээр хэлэх юм бол нэг өөрийнхөө хэцүү байгаа амьдралынхаа энэ байдлуудаа, туршлагуудаа болохоор ингээд нэг би бусдын төлөө явж байгаа болохоор надад одоо ингээд ийм юмуд байдгүй. Би бусад бүх юмаа хүчдэг. Би яагаад гэвэл бусдыг боддог, хайрладаг, бусдын төлөө амьдардаг хүн. Тийм болохоор би миний амьдрал нэг тийм яахтай л яваад байгаа. Ядманхаа яваад байгаа. Шууд илгүй ч гэсэн амьдралаараа харуулах ч юм уу тийм ээ. Энэ чинь бол бас эго ахгүй тийм ээ. Эгог бол маш олон түвшинд нь хөгжүүлж өгдөг байгаа. Түүхээр нь улс орон болгоны түүхээр нь ёс заншлаар нь хил усаар нь за тэгээ мэдээж хэрэг маш том хүчин зүйл болох шашин. Шашны сургаалуудаар энэ хүмүүсийн хэд өөрийгөө дээшлүүлэх буюу өргөх хэд өөрийгөө доошлуулах буюу ядуу бөгөөд сайн хүний дүр тоглох. Энэ ягог нь хөгжүүлээд байдаг. Тэгээ яг нөгөө хүмүүсүүд маань над задгыг тунгааж сайн бодох чадваргүй байдгийм үү? Хүсэлгүй байдгийм үү? Хит их унтаа байдалтай байгаасаа болоод энэ тарих угаалтанд шүүл дургу шууд зааж яриад байгаа зүйлүүд нь өөртөө шингээгээд авчдаг. За тэгээд тийм болохоор энэ зан чанаруудаа ажиглаж харах хэрэгтэй байгаа бол засаа залруулад өөрчлөөд сайжруулад явах хэрэгтэй. Яагаад би энэ талаар ярьж байна гэх юм бол эгоны талаар. Надад бас энэ эго байсан байхгүй. Миний дотоод хүн болохоор дээд бие маань болохоор чи ингэж олон нийтэд хандсан зүйлүүдийг хий, тийм. Одоо ч тэр алстаач тэр надад том зүйлүүдийг хийж бүтээх чадварууд байгаа. Тэр мэдрэмж надад бага байхаас л байсан. Би нэг тийм утга учиртай үн цэнтэй зүйлийг хийж бүтээхийг хүсдэг байсан. Хүн болгоны хийгээд яваад идэг биш. Зүгээр л нэг өглөө 9 цагаас 17 цагийн хооронд ажиллаад тийм ээ. Тэгэл ажлаа тараад гэр бүлийнхэнтэй муу найз нөхдөдөө уулз тийм үү. За оройн дэлгэртээ хараад идэж уучаад унтаад дараагийн өдөр болгоно нэг тийм хэмнэлтэй амьдрал тийм ээ. Тийм амьдралаар бол би амьдрахыг багаасаа хүсдэггүй байсан. Маш надад уйтгартай санагддаг байсан. За энэ амьдралаар амьдарч байгаа хүмүүсүүдийг бол би уйтгартай амьдралаар амьдардаг гэж хэлэхгүй. Хүн болох өөрсдөө мэдж байгаа. Ийм ажлыг бас хийх угаасаа бас
сүнсний зорилготой хүмүүсүүд бас бий, тийм ээ. Тийм хүмүүсүүдгүйгээр бол бас манай энэ нийгэм урагшилж явна гэдэг бол бас хэцүү байхгүй, тийм ээ. Тийм болохоор хүн болгон дор бүр нь өөрсдөө хийж бүтээж байгаа сүнсний зорилгоо ялангуяа хэрэгжүүлж байгаа бол өөрийнхөө ажилдаа, амьдралдаа ухамсартай, хүндлэлтэй хандах хэрэгтэй. Миний хувьд бол тийм ажил бол хийхгүй гэдгийг бол мэддэг байсан. Нэг байгууллагт ороод тийм ээ. Тэгээд тэндээ нэг усан болоогүй даргын үгийг сонсоод нэг айгуунд автагдсан тийм ээ. Юм мэддэг юм шиг, юм мэддэггүй юм шиг хүний үгийг сонсож тийм ээ. Үгээр нь явах, долгонох. Дургүй ирнээсээ дуртай мэд царайлж явдаг тийм ээ. Ийм байдлуудад бол би багын дург байсан. Надаас бол тийм зан баг гарахгүй. Яг уу би зүгээр нөгөө the kind тийм ээ. Polite байхын тулд хүмүүсүүдтэй найрсаг байхын тулд тийм байдлыг гаргадаг. Гэхдээ бол долгонж тийм зан бол би хүмүүсийг хараад ажигладаг. Хин долгоноод байна, хин худлаа 2 3 нүур гаргаад байна гэдгийг бол би мэдэрдэг. Угаасаа миний мэдрэмж бол айгүй өндөр. Одоо бол маш өндөр болсон. Тэг энэ зан чанартай байдлууд энтерчэн бол тэгээд бас л хүн нөгөө ажиллаа хийгээгүй байгааг шинж авахгүй тийм өөр төр хийх ажиллаа хийгээгүй. Үнэн биш байгаа гэсэн үг байхгүй тийм. Хүн амьдралдаа бол үнэн шудраг өөртөө эхлээд их маш их үнэнч байх хэрэгтэй. Өөртөө үнэнч хүн бол бусдыг хуурдаггүй байгаа даа. Өөрийгөө хуурдаг хүн бол ямар ч асуудалгүй бусдыг хуурна гэсэн үг. Тэгээд би болохоор дээд би маань болохоор намайг тэгдэг байсан байхгүй чи ингээд би багын угаас юм бичих аяастай байсан шүлгэн болов багасаа бичдэг байсан. Өдрийн тэмдэглэл энэ. Тэгээд бас багын би ер нь бол энэ нийгмийг эргэн тойрноо хажуулдаг хүүхэд байсан. Ус төрмөр сонирхдаг. Мэдээдээ сонсчдаг орой. Энэ нийгэм дэлхий дээр юу болоод байгаа гэдэг нь халтнал сонсоод мэдэрч ойлголттой явждаг. Юмыг би ер нь бол их том зургаар харах туфта. Юмны нэг ингээд жижигхэн хэсгээс нь авч ойлголт авчаад тэрэндээ ингээд ханаад яваад байдаг биш. Гүн рүү н орж яг энэ бүр энэ дэлхийн энэ том систем дотор юу яваад байгаа. Ганц энэ spirituality биш аахгүй, сүнслэг орших биш аахгүй. Нэг чинь бүгдийг том зургаар нь хүч ойлгож яаж ийм байгаа даа мэн гэж ойлгодог байхгүй. Ийм болоод идэг юм байна. Хүний амьдрал гэдэг чинь ийм байт юм байна, ийм утгач учиртай байт юм байна. Бид нар чинь ийм бүтээлүүд юм байна. Тэгэхгүй сүнслэг оршихуу энтрийг шашин машинд маш их ихтгэлтэй хүмүүсүүдийг харахаар ингээд ганцхан эндээ маш их туйлширдаг. Шашин бясалгал гэдээ яваад байдаг. Тэгтэл өөрсдийнхөө санхүүгийн асуудлаа шийдэхгүй, тийм ээ? Санхүүгийн боловсрол байдаггүй. Улс төрд юу болоод байгаа гэдгийг ойлгодоггүй. Тэ? Энэ яг улс төр энэ хууль мөл энэ бодлого одоо юунаас болоод би болоод идэв, яах гэж бол би болоод идэв. Эдгээр мэдрэмж ерөөс сонирхдаг тийм ээ. Би бол ингээд бяцлагаа хийгээд залбираад явж явдаг. Болдог би учир нь бол маш сүнслэг хүн. Ухаантай хүн би. Тийм ээ би бол тэгж улс төр мөнгө төгрөг ингээд сонирхож манайх явахгүй. Би бол тийм ядмагхан амьдралтай. Гэхдээ би бол маш сүнслэг хүн. Дүр хэсгээд яваад байгаа байхгүй тийм ээ. Үнэхээр дотоод хүн шудраг хүн юм уу? Тэгэхээр дотоод зүрх сэтгэл нь хайр байгаад байгаа мөг юм гэдэг нь бол ойлгомжгүй. Маш тийм хүмүүсүүд байж хэлбэр хөөгдсөн тийм ээ. Нэг л сайхан хүний сайн үний дүр хэсгээд яваад байгаа байхгүй. Одоо ялангуяа энэ одоо багш нар энэ сүнслэг оршихуйг зааж байгаа багш нар сайхан ярина. Сайхан уцалсан байна. Багшийн нэг гөрөг нууц өмсчөөд өмсөөгөө тийм ээ. Өмсөөгөө ч гэсэн багш нар байна. Тэгээд хэрвээ одоо ингээд хүн өөртөө арчаатай өөрийнхөө өмсмөр байгаа хуцаа өмсөд өөрийнхөө ярмаар байгаа хэлбэрээрээ яриад
ярахыг хүсэж байгаа юмнуудаа яриад явхлаар тийм ээ. Чи бол болоогүй байна. Багш биш ухааны юм яриад тийм ээ. Хүний нэг аутентик үнэнч өөрөөр байх байдлыг нэг хаагаад байгаа байхгүй тийм хэлбэр рүү оруулах гэдэг. Чи үнэхээр одоо энэ сүнслэг оршууд заах гэдэг юм бол бяцлаглалын талаар заах гэдэг юм. Чи гүүрийн хувц өмс тийм ээ ингээд янз бүрийн одоо нийтийн мэдлэгээс хусгамаар аваад тэрнийгээ өмсөж суу. Тэ нүур амаа ерөөсө бодож болохгүй юм. Зүйлт мүлт хэмг мэг зөөж болохгүй. Ингэж брэнд юм эдэлж хэрүүлж болохгүй. Тэр чинь бол ийм багш нар зориулсан зүйл биш. Гэх жишээний тийм ээ. Хүний ингэж хэлбэр бокслаад байдаг. За гүүрийн багш нэг ийм байх ёстой шүү. Тийм ээ. За бизнес эрхэлдэг хүн ийм байдаг шүү. За өмгөөлөгч хүн ийм байхаар ингэж хувцлах хэрэгтэй, ингэж ярих хэрэгтэй, ийм байдалтай байх хэрэгтэй гэдэг. Бүх юм ингээд хайрцаглаад хайчихсан хүмүүсүүд тийм ээ. Тэг хүмүүсүүд нөгөө нэг тэрэндээ ингээд тархиа угаалгацсан, ингээд хайрцаглагдсан үзэл бодлууд нь ерөөсө тархина. Тэг тэрнээс нь өөр хүн байгаад тахлаар ингээд гайхаж хараад байдаг юм ч юу вэ? Тийм ээ. Худлаагаар юм шүү. Ийм хүн ийм байх ёсгүй. Өөр байх хэрэгтэй. Яг ийм байдаг хүн. Тэр багш бол тийм ээ. Нөгөө нэг юу цутгах гээд байгаа байхгүй нэг хэлбэр лүү гэх тийм ээ. Хүнд ерөөсө эрх чөлөө олохгүй байгаа гэсэн үг байхгүй тийм ээ. Өөрөөрөө байх боломж авахгүй, өөрөөрөө дураараа байж болохгүй тийм ээ. Өөрийнхөө хүслээр байж болохгүй. Ийм байдлууд бол хүний одоо нөгөө маш их үнэт зүйлүүдийг үгүй хийж байгаа байхгүй юу? Ерөөсө хүн өөрөөрөө байж болохгүй, эрх чөлөөтэй байж болохгүй гэдэг чинь насаараа хүн тийм амьдран гэдэг чинь бол там байхгүй юу? Тийм ээ, за нэг хүн сургууль төгсөөд эмч болчлоо. За би эмч хүн шүү. Би нэг ийм байх ёстой шүү. Тийм ээ, би нэг цагаан хуцаа өмс тийм үү? Эсвэл нэг ийм байдалтай ярьдаг шүү. Ийм юм ярих ёстой шүү. Нийгмийн тэр хүнийг тийм байдал руу шахна өөрөө ч гэсэн ингээд хаалттай сэтгэлгээтэй болохоор ингээд өөртөө эрх чөлөөгөө олгодог. Тэгээд миний дэйт би болохоор багаас би тиймэрхүү мэдрэмжтэй байгаа. Тэгээд өөрөө нөгөө нь яхаа ингээд сургууль мургуулд яваад өсвөр насндаа тийм ингээд энэ тэмдгийн ингээд нөгөө найз нөхдүүдтэй эргэн тойрныхаа хүмүүсүүдэд таалагдах тийм ээ. Хүлийн зөвшөөрөгдөх. Одоо нэг мод одоо тийм модны хүн болох гээд одоо тийм ээ. Юу мод болоод байгаа тэр бүхнийг нь авч бидээ наачих гад тийм ээ. Нэг хүндэл сайхан харагдчихвал нэг дүрсгээд тийм ээ ад жаргалгүй. Тийм үедээ би бол маш их аз жаргалгүй байсан. Гаднаас бол маш их перфект харагддаг байсан. Би ер нь нэг жоохон тийм занадад байдаг. Юм болгонд ингээд гоо зүүн надад мэдрэмж айгүй өндөр байдаг. Тийм юмд айгүй сонирхолтой дуртай. Учир нь би өөрөө бас жинглүүрийн орд болохоор жинглүүрийн орд гişэлснээс бас гоо зүү гэснээс бас надад маш шудраг байдлууд бол маш чухал байдаг. Үнэн шудраг. Ёс. Тэгээд баланс. Нэг юмдаа би хит туйлдах дурггүй. Бүх юм ингээд балансыг барих дуртай. Сүнслэг оршихыг сонирхож байгаа бол бас өөр шатууд боловсролуудаас хөгжүүлэх дуртай. Санхүүгийн боловсрол ч юм тийм ээ. Бус төрд юу болоод байгаа. Эрүүл амьдралын хэм маяг гэж юу байдаг. Яаж одоо би бас хөнгөн шингээ эрүүл саруул авч явах юм. Хоолт молт гэл тийм. Энэ олон талын мэдлгүүдийг бол цогцлоож өөрийг ингээд бүх талаас нь сэтгэл зүйн хувьд ч гэсэн тийм ээ. Ментал төвшөнд нь ч гэсэн ингээд өөрийгөө бүх талаас нь жигт хөгжүүлэх би дуртай. Тэгэхгүй тэгээ нэг юмдаа ингээд яваад орчдөг биш тийм ээ. Автчихдаг нөгөө сардруудаа юу сонирхдаггүй. Тэг яхав нөгөө энэ ордон төрсний манаас авьяас чадвар гавья юм болоо да. Тэгээд миний нөгөө эго болохоор тэгээд байсан байхгүй ингээд дандаа өөрийгөө ингээд бусад хүмүүстэй ингээд харьцуулж байгаа тийм ээ. Одоо яг дөнгөж 10 жилээ төгсөөл оюутан болоод тийм ээ 10 жил байхдаа ч тэр програмаас надад явсан байгаа. Хүн угаасаа тэр програмаар явдаг. Угаасаа энэ дэлхийд төрсэн тэр програмаар програмчлагдсан юм чинь тархичин кодлогдсон юм чинь.
үсээгүй тэгэл тэр байдал орно шүү дээ. Тэгээ яг хүн тэр туршлагууд хүнд угаасаа маш хэрэгтэй байдаг л да. Энийг туулаад за энэ чинь ста хэрэггүй юм байт юм байна. Өөрийгөө зоогоод дуусна юм байна. Тийм ээ, хайрцаглаад дуусна юм байна. Аз жаргалгүй болгоод дуусна юм байна. Тэгээ хүн мэдрэх хэрэгтэй байхгүй. Мэдэрчээж тэрнээс гарна. Тэр туршлага байхгүй, мэдлэг байхгүй бол хүн өөрөөгөө тэр зүйлүүдээс татаж авч гарах хэцүү байхгүй. Тийм болоод бид нар чинь энд чинь бас туршлага хоригдлох гэж ирсэн. Тэр туршлагууд маш их үнцэнтэй. Тэрний ачаар бид нар цаашилж хөгждөг байгаа. Явдаг. Твшдэг гэсэн үг байхгүй. Тэгээ сүнслэг оршууд судалж байгаа хүмүүсүүд болохоор ингээд энэ мишээ ингээд ороод явчих юм бол амьдралын зовлонгуудаас бүр салчна гэж боддог. Зовлон гэдэг бол зүйл ер нь бол дээд хэмжээсээс харах юм бол нэг хатар бол зовлон гэж харагдахгүй. Тэр зүгээр туршлага байхгүй. Яагаад тэдгээр туршлагуудаа хүн учирч ийн гэхлээр тэр туршлага хэрэгтэй байгаа тухайн юм. Имийг заах гэдэг байхгүй. Хүндөвтөр туршлагатай хүмүүс учирч ижил төвчээр, жинхэнэ хайр, ухаан суралцдаг ба. Тийм болохоор хүн болгоо энэ дэлхийд төрсөн хүн болгоо. Одоо энэ юмнуудыг заагаад байдаг гүрүү багш нар ч гэсэн өөрсдийн гэсэн асуудлуудтай байгаа асуудал туршлагуудтай уулзраад явж байгаа. Хүн болгоо шүү дээ. Тийм ээ. За тэгээд яг хүн маань үнэхээр өөрөөр хийх ажлуудаа хийгээд энерги маш өндөр түвшинд аваач чадсан бол хүндөвтөр туршлагууд нь ер нь бол багасаад ирдэг байна. Гэхдээ бүр огт дуусна гэж байхгүй шүү дээ. Хэдэн сар жилээр аятайгаа явж байгаа нэг том жижиг асуудлууд гарч ирэхээр тэргээ бас даван туулах төвчээр ухаан зориг юу вэ? Тийм ээ. Ямар ч бас өөрийнхөө авьяас чадварыг нээх юм гэдэг. Учирч байгаа туршлага болгон бидэнд маш олон зүйлүүдийг заах гэж ирдэг байгаа. Хүмүүс бол бидрийг сүйтгэх гэж биднийг бол үгүй хийх гэж биднийг унгах гэж ярьдаггүй. Гол зорилго хүмүүсийн гол асуудал бол тийм байдаг байхгүй юу? Хүмүүс нэг амьдралд нь хэцүү юм болохоор амьдрал ямар хэцүү байна намайг зовоож байна. Тийм ээ гэдэг. Тэгтэл бол амьдрал зовоох гэж биш өөрөө чинь сурах гэдэг байгаа байхгүй юу? Хөгжүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Бүх зүйлүүд хайрын энергиэс явж байгаа. Гол цаад ингээд зүйлийг олж харж чадах юм бол хайраас үүдэлтэй байдаг байхгүй юу? Бид нар чинь бүгд өөрийг чинь хайрлаад байгаа болохоор за энэ давааг даваад гараарай. Тэгээ энэ давааг даваад гарах юм бол чамд ингээд ийм юм гой туршлагууд, чадварууд, авьяасууд чинь ингээд хөгжөөд ирнэ шүү гэдэг аахгүй. Тэгтэл хүмүүс маань яг нөгөө хунцарт маш дагуур энэ нөгөө мэдлгүүд нь байдг болохоор ингээд маш их зовдөг. Хүн өөрөөтөө ажиллаа хийгээ тэгээд энэ гол чухал мэдлгүүдээ өөрөөр цуглуулад аваад ирэхлээр маш их нөгөө тайвшрал, найдвар, итгэлтэй болоод ирдэг. Цаанаас угаасаа мэдэрдэг байхгүй юу? Ялангуяа дээд биетэй холбоотойгоо бол за энэ туршлага надад яах гэж учраад байгаа гэдэг мэддэг. За намайг төвчээр сурах гэдэг юм байна. Тийм ээ? Гэдгийг сурч ойлгож аваад шууд төвчээртэй болоод асуудлуудыг ингээд уужиг хүлээж аваад энэ асуудал маань ингээд үргэлжлэх хугацаатай, дуусах хугацаатай гэдэг мэдж байгаа болохоор тийм ээ? Бүх зүйлүүд бол ингээд миний сайн сайхны төлөө явдаг. Намайг бол дэмждэг, хайрлаж байгаа гэдэг хүн дотроос юм мэддэг байхгүй. Энэ мэдлэг мэдрэмж бол үнэхээр гайхалтай, үнэхээр үнэлж юугаарч үнэлж баршгүй мэдрэмж байна. Тэгээ яг эго маань болохоор тэгээд намайг дараад идэг байсан. Тийм ээ чи одоо болоогүй тийм ээ. Чамаас өчнөө мундаг хүмүүс байна. Тэгээ чи өөрийгөө хингэж бодоод байгаа баг ухааны юм ярих гэдэг юм. Гэм намайг дараал идэг гэсэн баг. Тэгээд би тэр үед айгүй их аз жаргалгүй байсан. Хаосрлыг маш их мэдэрдэг. Хүссэн юм хийхгүй байгаа байхгүй тийм ээ. Хүссэн амьдралаар амьдарч чадахгүй байгаа байхгүй. Өөртөө их чөлөө өгөхгүй байгаа байхгүй. Өөрөөрөө байх боломжийг олгохгүй байгаа байхгүй. Бусдад таалагдах гэдэг яваад байгаа. Бусдад хүлээн зөвшөөрөх гэдэг яваад байгаа байхгүй. Тэгтэл нөгөө хүмүүсүүд нь ч өөрийг нь хүлээн зөвшөөрсөн ч юм байхгүй. Бусд нь ч өөрийг нь ойлгосон, хүндэлсэн ч юм байхгүй. Тийм ээ. Болж бүтэхгүй зүйлийн хойноос л хөөцөлдөд яваад байгаа гэсэн байна. Нөгөө дутуугийн мэдрэмжтэй хүмүүсүүд чинь эго өндөртэй
хүмүүсүүд чинь болол ингээд бусдад хүлээн зөвшөөрөхийн тулд өөрийнхөө хүсэл биш зүйлийн хойноос хөөцөлдөд явдаг. Тэгсэн хэрнээс ингээд маш их өндөр амжилтанд хүрсэн ч гэсэн, тийм ээ, эрх мэдэлд хүрсэн ч гэсэн хавсарлын мэдрэмжтэй явал байдаг. Хинч энэ дэлхийд бүх хүмүүсэд хүлээн зөвшөөрөгдөж, бүх хүмүүсийн хайрыг хүртэх боломжгүй байхгүй юу? Одоо гэгээрэлд хүрсэн маш өндөр хэмжээс ирсэн сүнснүүд болох Есүс буддаа тэднийг хүртэл үзэж чаддгүй хүмүүсд тэр тухайн үед байсан ойлгодгүй хүмүүс үзий ядж байгаа хүмүүсд байгаа. Мөнгийг хүртэл зүхээд явж байгаа хүмүүсд байна шүү дээ. Дургу. Яг хүлээн зөвшөөрдөг ба. Тэгтээ далд ухамсарт нэг тийм мөнгө бол муу шүү гэсэн итгэл үнэмшил яваад байдаг болохоор мөнгө дуудаж чаддаггүй. Тэгээ яг хүн энэ эгого дараад яг жинхэнэ нөгөө дээд биенийхээ дуудлагыг сонсоод явхлаар за тэгээд цаг нь болохоор үнэхээр хүн зүрх сэтгэлийн амар амгалан мэдэрдэг ба аз жаргал утга учирыг ойлгодог байхгүй. Энэ л бол бидний амьдралын гол зорилго байгаа. Хичнээн их хэмжээний мөнгө, нэр алдар, эрх мэдэл өөр ч үнэхээр сүнсний зорилго биш л болвол өөрт чинь юу ч тийм энэ дотоодын сэтгэлийг чинь амар амгалан хангаж чадахгүй. Тэгээ аз болоход бол би угаасаа байнга багасаа өөрийнхөө дэд биеийг бол сонсдог байсан. Тэгээд амьдралынхаа гол чухал шийдвэрүүдийг бол дэд биеэ сонсоод шийдвэрээ загтан гаргаад явдаг. Тэгээ мэдээж хэрэг тийм шийдвэр гаргасны дараа амьдрал шууд маргаашнаас нь ингээд 180 эргээд ингээд маш сайхан болно гэж байхгүй шүү. Хүн өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсоод явхлаар бас л учрах ёстой даваануудтай учирдаг. Тэр даваанууд үргэлжлэх ёстой хугацаагаар үргэлжилдэг. Амьдрал бас ухаантай бидраас шалгалт авдаг. Хүн ингээ яг өөртөө итгээд ингээ зүүн сангад аваад ирэхлээр за чи үнэхээр өөртөө хэр үнэж байх юм тийм ээ? Энэ итгэл үнэмшлээ хэр удаа авч явах юм гэдгийг шалгаад амьдралд бас янз бүрийн зүйлүүдийг учруулдаг байна. За энэ шалгалтыг хүнд авч чадах уу гэдэг бас бол хүний маш харин тэр нэг итгэл үнэмшилтэй өөртөө хэр итгэж байгаа нь өөрийнхөө дотоод дуу хоолой дээд бидээ хэр итгэж байгаа гэдгийг чинь бодоод үнэхээр харуулдаг. Тэ яг хоо зарим хүмүүс энэ шалгалтанд орно тийм ээ. Оо би дээд биеийг сонсоод зүүн сонгоос сонсоод явсан чинь ийм асуудалтай болоод одоо болидөө логикоороо явсан дээр юм тийм ээ. Бусад хүмүүсүүд ч дундуур аз жаргалтай юм шиг үгүй юм шиг явж байвал зүгээр юм байна. Буугаад өчтдөг. За тийм хүмүүсүүд бол тэгээд хүртэх ёстой зүйлүүдээ хүртэж чадахгүй. Амьдралаас хүрэх ёстой зэгтээ хүрч чадахгүй. Харин өөртөө жинхэнэ үнэж байгаа тэр бүх даваануудыг өөрийнхөө дээд биетэй хамтарч ажиллаж агаад итгэлтэй байж агаад хэдэн жил ч үргэлжлэж болно тэр нь. Давж чадах юм бол тэр том давааны ард гарсан хүн бол өөртөө үнэхээр итгэлтэй, зоригтой, тууштай, хөдөлмөрч, хайрыг өөртөө бүрдүүлж чадсан байдаг. Бүрдүүлээд ингэж бүтэн болцсон байдаг байхгүй. Тэгээд яг би эгого биш өөрийнхөө дээд биеийг сонсохоор шулуудаад намаа бичиж эхэлсэн байгаа. Бичлгүүдээ хийж эхэлсэн байгаа. Өөрийгөө улам илүү хөгжүүлж эхэлсэн байгаа. Өөрийнхөө мэдрэмж чадвартай итгэж эхэлсэн байгаа. Энергитэй ажиллаад хүмүүсийн энергийн биеийг эдгэн гэдэг бол өөрөөс тухайн хүнээс бол маш их итгэлийг шаарддаг ажил байна. Үзүүлж одоо ингээд сая хийхэр чинь энергийн бие рүү орохоор маш олон зүйлүүд мэдлэглэг авна шүү дээ дээд хэмжээс. Тэгээ хүн нөгөө логик майндтай их нөгөө ухаанаар их ханддаг бол тэр нөгөө орж ирээд байгаа мэдрэмжүүдээ болоод за ийм орж ирээд байгаа энэ хүнд хэлэх үгүй юу? Ч одоо сони юм биш үү? Ойлгомжгүй юм шүү. Сони юм шүү гэдэг ингээд нөгөө фильтртэй байдаг. Тэгэхээр тэрийг хаагаад байдаг.
Logic mind унтраад яг дээд биетэйг л холбогдохоор ингээд нэг орж ирж байгаа мэдээллүүдийг фильтргүй шууд нөгөө хүмүүсд дамжуулаад хэлэхээр нөгөө хүмүүсд маань вау бараг тийм энэ хүн яаж мэдээд юм гэдэг байхгүй. Тэгээ одоо нөгөө энэ багш нар маань сонслог оршихуун багш нар маань болохоор ингээд нэг дүрсгээд яваад байгаа. Тийм ээ гаднах талаараа ингээд нэг одоо улс төрчнөр ч нь бол нэг тийм одууд модууд ч нэг тийм юу дүр бүтээдэг шүү дээ өөрхөн нэг стилийг бүрдүүлж нэгэдэг тийм ээ. Тэр шиг болохоор энэ багш нар маань бас нөгөө тийм стил бүрдүүлээд байгаа байхгүй тийм ээ. Хаасаагүй Монгол биш ганцхан Европ тиймэрхүү багш нарын өгчнөө ажиллаж хардаг. Бүгд л нэг тийм энэ минь юм хүн нааж маач гэсэн тийм ингээд нэг том малгай залгаа өмсч гэсэн нэг тийм палаж өмсөөл ингээд чулуун молоо хүрд одоо нөгөө юм уу зүүж мүү гэдэг. Гэ яваад идэг. Би одоо өчигдөрхөн л бас ийм ивентэд оролцлоо л доо. Бясалгал энтертэй холбогдсон тийм ивентэд орсон. Тэгээд анзаарч харж ин л да би бас Нью Зеландаас ирсэн шамантаас ярилцлага хийжсэн. Тиймэрхүү хүмүүстэй би сүүлийн хэдэн жил маш олноор учирсан. Тэгээ тиймэрхүү хүмүүстэй ажиллаад харахлаа ингээд ямар нэг зүйлээ бас ингээд сайн хөгжүүлээгүй яг сүнсний хөгжил өндөр хүрч чадаагүй байгаа нь ингээд харагдаад мэдэрхэгддэг байхгүй. Айцаад аваагүй ч юм уу тийм ээ. Төвчээр одоо зориг өөртөө итгэх итгэл энэ төр ингээд айгуу доор байгаад байдаг байдлаар ажиглагддаг. Тэг ингээд харахаар ер нь бол миний сүнсний хөгжил бол маш өндөр ер нь хэмжээнд осч очсон байгаа гэдгийг хараад мэдрээд байгаа байхгүй. Миний одоо бишрлийг төрүүлэх багш нар ер нь одоо вау энэ ямар гоё багш вэ? Йоо энэ багшаал сурах юмсан тийм ээ. Ямар гоё нэрхтэй юм бэ? Ийм багш ер нь олоход маш асуудалтай байгаа. Тийм багш, тийм хүнтэй уулзрахыг хүсэж байна. Гэхдээ яг хөө тийм хүмүүсүүд маань мэдээж хэрэг байхгүй л байгаа. Энд тэнд уулзрах хэвээр цагтаа уулзрах. Гэхдээ яг бол угаасаа бас миний чадвар өндөр байгааг нь шинж байхгүй тийм ээ. Миний хийсэн хөдөлмөр сүүлийн хэдэн жил өөр дөрөө маш орчинтай ажилласан. Энэ сэдвийг бол би маш багасаа хүүхдээ хасаал судалж эхэлсэн байна. Угаасаа миний сүнс энэ хөгжил дээр маш олон жил өмнөх амьдралуудаар амьдраад энэ туршлагыг хөрөнгөлүүлж гисэн болохоор ингээд эдрийг буцааж сэргээхэд бол амархан байхгүй. Тэгээ тийм болохоор хүн өөртөө гол итгэх хэрэгтэй байна. Наад дээр ч гэсэн саясынууд дээр хүмүүс ирж байгаа л да. Бас сүнсний хөгжил өндөртэй. Мундаг сүнснүүдтэй. Тэгсэрнээсээ бас л өөрийнхөө эго давтагдаад ингээд өөртөө итгэхгүй яваад байгаа байхгүй. Хийх ёстой зүйлүүдээ хийхгүй. Нэг нь ийм ажил гоё шүү, нэр хүндтэй шүү гэдэг хэлбэртэй автагдаад тэр юмд ингээд хошлогдсон, хайрцаглагдсан яваад байгаа байхгүй ад жаргалгүй. За яг энэ бол угаасаа тэгэл процесс тэгээд дуусах хэрэгтэй цагтаа дуусаад хүн үнэхээр хийхгүй болохгүй маань гэдэг ойлгох хэрэгтэй. Цаг нь ирэхээр ойлгоод угаасаа өөрийнхөө сүнснийхээ зорилгоо хэрэгжүүлээд амьдралд явдаг ба. Тэгээд нөгөө эго ярьснаас бол ярьсантай холбогдуулаад энэ сүнслэг оршихуун багш нар өөрсдөө эгогоо дараагүй багш нар бас байгаа байхгүй юу? Тийм ээ. Ингээд өөрийнхөө олон талынхаа өөрийнхөө хийх ёстой ажлаа өөр дөрөө хийж бүрэн дуусаагүй байж ич гол цаана зорилго нь бол одоо мөнгө хийх ч юм уу. Эсвэл хүмүүсээ төөрөгдүүлэх, тархинь угаах, буруу чиглэл рүү хөтлөх ийм зорилготой багш нар маш их байгаад байгаа байхгүй. А яг үнэхээр нөгөө сүнснийхэн зорилго нь мөнгө байгаад гэхдээ хөгжилтийнхаа явцдаа явж байгаа тийм ээ, хөгжөөд явж байгаа, суралцаад явж байгаа тийм багш нар бас бий. Тийм ээ. Цаг нь болохоор бид нар маань бас л гоё хөгжсөн боловсрсон болохоор ингээд ярьж зааж исэн юм бүр ингээд гоё боловсруулан
боловсруулсан ойлгомжтойгоор хүмүүстэй зааш штэ. Тэгэхээр энэ болгоныг бодлоод ингээ ялгаж салгах хэрэгтэй байгаа таахгүй яг ингээд жинхэнэ сүнсний дуудлагаар хийгээд байгаа багш нар юм уу, төрөөс гисэн багш нар юм уу гэж тийм ээ. Хуурамч багш нар юм уу. Эдрийгээ та нар маань анхаарал таваад үнэхээр цэвэр энергитэй, зүрх сэтгэлтэй хайр, гэрлийн энергийг тайсан багш нартай учирч энэ үнцэнтэй мэдлгүүдийг аваад сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлээд цаашаа явах хэрэгтэй. За удахгүй одоо ингээд 2 хоногийн дараа 6 сарын 17-нд миний онлайн курс эхлэх байна. Би бол бурханлаг оршихуй гэдэг нэртэй курс маань эхлэх гэж байна. Энэ курсыг маань бол бас гадаадаас маш олон хүмүүсд асууад байгаа л да. Америк энтер, Австрали энтерс цагаан тохирохгүй наа тий. Эсвэл би бас ажилдаа Монгол хүмүүсд маань ч гэсэн тийм ажилдаа энэ төрөйгээд нэг заримдаа сууж чадахгүй энэ төрийн хамт нөхөж үзэх боломжтой юу гэж асуугаад байгаа байхгүй суух хүсэлтэй хүмүүсд маань. Тэгдгээр хүмүүстэй хэлэхэд бол сургалт маань бол бас бичигдэж явах болохоор суух тэр өдөр яг амжихгүй энэ төр байх юм бол сургалт нь ингээд тэр хүмүүсүүдэд линкийг явуулаад тэр маань ингээд нөхөж үзэх боломжтой байгаа. Тийм болохоор энэ бас маш давуу талтай. Энэ сургалт маань бол яг ингээд лайв хэлбэрээр meetup дээр явагдах болно. Яг сургалтандаа сууж байгаа хүмүүсд маань бол асуултаа асуугаад явчихна. Яг ингээд нөгөө бас бяцлаглаа ихтэй бас яг энергиээр холбогдож штэ. За яг бичлэгдэр ч гэсэн энерги явж байгаа болохоор бас сөүлд нөхөж үзэж байгаа хүмүүсд манаас тэр энергитэй холбогдох боломжтой. За энэ сургалт маань бол эхлэж байгаа. Энэ сургалтаараа бол би энэ ухамсарын талаарх бүх мэдлэгийг их анхан шатнаас нь заана. Энэ маань бол хэдэн сар үргэлжлэнэ. Энэ ойлгох зүйлүүд бол маш их байдаг. Би тэрийг бүр нарийн заах гэдэг байхгүй. Нарийн ойлгох хэрэгтэй юмуд байгаад байдаг. Тэдрийг хүмүүсүүд мэддэггүй болохоор ингээд яг ухамсар нь өндөр хэмжээст очиж чадахгүй, өндөр хэмжээст очиж чадахгүй байгаас болоод энергийн дэвшүүлж өгч чаддаггүй. Маш олон хүмүүсүүд бас надраа ингээд холбогдоод ингээд олон жилийн зүг сонирхоод явж байгаа тийм ээ. Бяцлаглал хийгээд явж байгаа. Ингэсэн ирнэ хаалтууд байгаад байна. Бас ингээд яг хүссэн хэмжээнд очиж чадахгүй нэг. Энд чинь нөгөө нарийн мэдлгүүд нь байхгүй байгаа байхгүй. Өөрхөн яг нөгөө тэр нарийн мэдлгүүдээ эзэмшиж аваад өөр төр хийх ажлуудаа хийж ээж бас энэ арилгах хэвээр блокод хаалтуудаа гаргаж ээж тухайн өмнө дэвшилдэг байхгүй. Тэгээ энэ талаарх мэдлгүүдийг бол энэ сургалтаараа заана. Маш үнцэнтэй гайхалтай сайхан сургалт болно. Хүнд урам зориг нэмсэн тийм ээ өөрх нь яг хинбэ гэдгийг нь ойлгуулсан. Дотор нь ямар агуу хүч нэгдэд яваад байдгийг тийм ээ. Яаж энэ дээд биетэйгээ холбогддгийг яаж өөрийнхөө энерги цэвэрлэдгийг сөрөг биетүүдээс салах боломжтой. Яаж хүссэн зүйлээ амьдралдаа дуудаж оруулж ирдэг. Эд баялаг, карьер юу гэдэг, хайр сэтгэл, үр хөвгт юу гэдэг тийм ээ. Энэ талаарх том сэдвүүдийг бол ингээд шатаар нь сар сараар нь заагаад явна. Энэ мэдлэгийг хүн олж авахын тулд маш тууштай байх хэрэгтэй, өөртөө үнэнч байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд нэг ингээд тууштай биш тийм ээ. Эцсийн үзээгүй ижиж худлаа амин гэж болоод явчихдаг тийм ээ. Өөр төр хийх ажлыг нэгт хийхгүй бас. Ингэх юм бол үр дүнг үзэж чадахгүй хүмүүс. Юу маш тууштай үнчээр ойлгох ёстой зүйлээ ойлгож авчаад сүлд нь өөр төр хийх ёстой ажлаа хийж явдаг ба. Ингэжээч хүн үр дүнд хүрдэг. Хичээл зүтгэл байгаад байгаа нээсээ тэр үнэн мэдлэг нь байхгүй байгаад бас хүн үр дүнд хүрч чаддаг байхгүй. Тийм болохоор энэ хоёр хослох хэрэгтэй. Чин сэтгэл байх хэрэгтэй. Хөдөлмөр байх хэрэгтэй. Би тэр мэдлэгийн заана. Та нар маань бол өөрсдөө эсвэл шаардлагатай тэр ажлыг өөрөөр чин сэтгэлээсээ хийж тууштай гол нь байх хэрэгтэй. Энэ сургалтуудаараа бол би бас хэрэгтэй материалуудыг хуваалцдаг байгаа. Гэрийн даалгавар өгдөг байгаа. Бүх төвшөнд нь бол би тэр ухаан хүмүүсийнхаа сайжруулах бие мах бодийн төвшөнд яаж одоо өвчин зовлонгүй байх тийм ээ эрүүл сарвал хөнгөн байх ментал төвшөнд оюун санааны бодол төр бас зааж ажиллана. Сэтгэл санааны байдал, энергийн төвшин гэдэг маш олон төвшөнд юм холистик байдлаар бүтэн байдлаар юмд би хандах туртай. Тийм болохоор тэр мэдлэгийг бүтнээр хүмүүст заах туртай. Тэгэхгүй нэг ингээд нэг чухал зүйлийг ганцхан хэсэг нэг писийн заачаад тийм ээ. Ганц хэсгийг заачаад ингээд нөгөө сурсан хүмүүсүүд нь ч гэсэн ингээд бүрэн ойлголтоо авч чадаагүй, хөгжиж чаддаггүй, дэвшилж чаддаггүй. Тухайн багш маань ч гэсэн багшд маань ч гэсэн өөрт нь бүрэн бүтэн мэдлэг байдаггүй. Гэс болоод тийм ээ ингээд өмнөд наад цаах нөгөө хүмүүстэй сайн ойлгуулж зааж өгч чаддаггүй.
би бол юмнуудыг бол том зургаар харж ойлгох, гүнзгий нь орох дуртай. Тэгэхгүй өнгөцгөө юмд бол миний сэтгэл хангадаггүй. Сэтгэл хандаггүй. Угаасаа миний дотоод хэлээд байгаа юм чинь болоогүй цаашаа яв. Өөр юм суд ойлгох гэдэг юм чинь. Ингээ яваад ахаар нэг гүнзгий рүү яваад судлаад үргэлжлүүлээд яваад ахаар ингээ тэлж байгаа байхгүй юм бүх зүйлүүдийг том зургаар харж иж том хэмжээнд шатанд юмнууд нь ойлгож байж хүн үнэхээр энэ хинбэ гэдгийг ойлгож байгаа байхгүй. Ийм гайхалтай сургалт болно. Өөртөө холбогдох, өөртөө одоо энэ гайхалтай мэдлэгийг хоримтлуулж авчаад одоо алтан ирэн болохын 5D хэмжээс рүү орох хүсэлтэй байгаад байгаа. Сүнснийхэн дуудлагаа мэдрээд байгаа. Бэлэн болцсон энэ сүнснүүдээ бол өөрчнө. Сургалт маань бас бясалгалтай холбогдож өгч байгаа. Тийм болохоор сүүлийн 10 минутаас бүгдээрээ бясалгалаа хийж өгнө. Тэгээд энергийг бас яаж өөрийгөө мах бодийн төвшөнд, энергийн төвшөнд бүх төвшөнд нь ингээд эдгээр аргуудыг хацааж өгнө. Энергийн хамгаалтыг сөрөг битүүдээс яаж хамгаалдیں۔ Гэдэг энэ аргуудыг зааж өгнө. Хүүхдүүдтэй хүмүүсүүд бас ээж нар бас маш нөлөө байдаг болохоор хүүхдүүдэд бас хамгаалтанд авах боломжуудтай байдаг. Энэ аргуудыг нь бас зааж өгнө. Маш үнцэнтэй сургалт болно. Та нар маань тэгээ эндээ суугаад энэ мэдлэгийг эхэлж олж авч өөртөө эхэлж тусалчаа дараа нь гэр бүлийнхэндээ туслаад дараа нь найз нөхдөдөө туслаад дараа нь бусад хүмүүстэй туслах хэрэгтэй. Тэгэх гэж бид нар энд ирсэн. Түүнээс л бид нар хувиа хичээх гэж энд ирээгүй. Баян чинэлэг болчоод олон юмнуудыг цуглуулчаад ингээд өөрөө гэр бүлээрээ л жаргалж байгаа яваад байдаг. Тийм биш. Бид нар бөөнөрөө жаргах хэрэгтэй. Тэхийн тулд энэ мэдлэг, энэ өндөр энерги хүн болгонд чухал үн цэнтэй хэрэгтэй байна. Тийм болохоор энэ мэдээллийг та бүгдтэй хуваалцахлаар энэ сургалтанд манай амжиж суугаад эхлээрэй тийм ээ. За тийм болохоор сургалтандаа суугаа бас сессия маань 7 сар хүртэл маш хямдхан 50% хямдралтай байгаа. Энэ хямдралыг би ахиж зарлахгүй. Маш хямдхан хийж байгаа. Яг л би ирж байгаа өөрчлөгч маань адилхан энерги, адилхан цаг, адилхан сэтгэлийг зориулдаг. Пош өөрчлөгч маань надад 2 дахин мөнгийг төлөөд яг л 90 минутын сессийг аваад явдаг. Спанд байдаг гадаад үйлчлүүлэгч нар маань яг л бас 90 минутын үйлчлэгийг надаас аваад сессийг аваад 4 дахин үнэтэй мөнгийг төлөөд явдаг. Тийм болохоор би монголчуудаа гэдэг сэтгэлээрээ маш хямдхан ирж байгаа. Энийг бол дахиж яахгүй хийхгүй. Надаас энэ сесси маань маш их энерги шаарддаг. Фокусыг шаарддаг, төвлөрлийг шаарддаг, энергийг шаарддаг, цагийг шаарддаг ажил. Энэ бол тийм амар ажил биш. Хүн болгоны хийж чаддаг, мэдэрч чаддаг ажил биш. Тийм болохоор ахиж би өөрийнхөө хөдөлмөрийг бол ингэж асах. Ийм хэмжээнд үнэлэхгүй. Яагаад гэвэл би өөрийнхөө цаг, энергийг бас хүндэлдэг. Хүн хүндэлж үнэлжээж бас энерги өндөр түвшинд баланстай авч явдаг байдаг. Тийм болохоор та нар маань ч гэсэн өөрсдийнхөө бас үнэлж хүндэлж өөрсдийнхөө хөдөлмөрийг хүндэлж сурах хэрэгтэй. Тэгж байж бас бусад хүмүүсийн ажил хөдөлмөрийг үнэлж хүндэлж сурах хэрэгтэй. Бүгд бид нар хоорондоо биетэйгээ хүндлэл, хайрын харилцаатайгаар ажиллах, хамтрах хэрэгтэй байна. За тэгээд энэ бичлэгийг маань үзэн та нарт маш их баярлалаа. Миний бичлэгүүдийг дэмжих хүсэж байгаа модал доор байгаа бичлэгний description хэсэгт байгаа данс руу бас хүссэн хэмжээнийхэн мөнгийг явуулж болно. 50, 100, 200 мянгатай хэд вэ? Хүссэн хэмжээгээр дэмжиж явж болно. Тэгэх юм бол энэ контентууд манаас улам л ингээд тэлээд хөгжөөд улам л олон хүмүүсэд хүрэх ажил дээрээ ажиллагаагаа ингээд хөгжүүлээд явах болно. За тийм байгаа. Тэгээд бас миний контентуудыг бас хамт хөгжүүлэх сонирхолтой хүмүүсүүд маань бас байх юм бол тийм аяс чадвартай хүмүүсүүд байх юм бол надтай хамтарч ажиллах болно. Тэр хүмүүсүүдээ манаас миний сургалтууд өнгөөсөн сессианд маань өнгөөрөө явна. Харин миний сошиал медиануудыг тийм YouTube сургалтуудыг манаас олон хүмүүст хүргэх тал дээр маркетинг ч юм уу тийм тал дээр хамтарч ажиллах хүмүүсүүд маань байвал сонирхолтой хүмүүсүүд байх бол надтай холбогдорой. Тэгээд удахгүй сургалтаараа уулзъя тийм бас удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя та нартаа. Тэгээд та нартаа бүгдд нь маш их хайртай шүү. Энэ цаг мөчид энэ газраас та бүгдтэй хайрын гэрлийн энергийг олъё. Тэгээд удахгүй уулзъя. Түр баяртай.